Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлцөөхөө Баянгол дүүрэг иргэдтэй уулзлаа. Баянгол дүүрэгт 71 мянга руу өргөтэй 280 мянга руу иргэнтэй. Нийт оршин суугчдын 83% нь орон сууцнд, 16% нь гэр хороололд амьдардаг. Үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэндэд дэд бүтц, шашин, соёл, хүн амын сурчлалын гол төвийн нэг юм. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт тасралтгүй нэмэгдэн сүүлийн 5 жилд 686 тэрбум төгрөгийн ажил хийсэн. Өнгөрсөн 4 жилд тэгэхэд 18 цэцэрлэг 16 сургууль ашиглалтанд орсон тухай засаг дарга нь танилцуулсан. Илгээлтийн эзэн буюу сурагч хүүхдүүд маань дэлхийн өндөр хөгжлийн улс орнуудад 66 суралц суралцж байна. За тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүрэг Улаанбаатар хотын одоо мод тарих 8 байршлын Баянгол цэцэрлэг түрээлэнтэй сүүлийн жилүүдэд 258 мянган мод тарьсан байна. Дүүргийн нийт эзэмшлийн гадуур зам талбайд ногоон байгууламж нэмэгдүүлэх ажлыг сүүлийн жилүүдэд хийж нэг хүнд оногдох ногоон байгууламжийн хэмжээг 1% ахиулсан байна. Энэ жилийн хувьд Баянгол дүүрэгт бид 30 хорооныхаа 30 хорооны 340 гаруй байршилд ногоон байгууламж нэмэгдүүлэх ажлыг тоолъё гэж. За эрүүл Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв хавдрын эмнэлгийг шинээр нээж хавдар төвчин судлалын үндэсний төвийн ачааллыг 3% бууруулсан байна. Нийтийн эмийн тамирыг хөгжүүлэх, ахмадуудлынхаа хөгжүүлэх, төслөвтөрүүдэд хамруулах ажлыг бол давтагдсан тоогоор сүүлийн жилүүдэд 36 мянган удаа үзүүлсэн байна гэдэг ийм тайлан мэдээлэлүүд бас гарсан байна. Амжилттай явагдсан. Манай ерөнхийлөгч өстой сайн ажиллаж байгаа. Тэр дундаа ноосууд цагаан хат. Энд үнэхээр их баярлагдав. Ягаад гэхээр би Монгол улсын зөвлөх инженер хүн ноос нодорны салбарын хувьд энэ үйл ажиллагаанд өөрийн гал бие хувь байцгсан оролцоохын төлөө хичээл зүтгэж ажилладаг. Бүх хөтөлбөрүүд үнэхээр их бохирхолтой байгаа. Хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн нь гарч 91 улсын 425 хотыг инээдээ нэгтгэсэн ЮНЕСКОгийн дэлхийн суралцагч хотуудын сүлжээнд энэ онд аль биесээр нэгдсэн байна. Баянгол дүүрэг 37 мянга гаруй аж ахуй нэгжтэй. Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний дүнд хүнс үйлдвэрлэгч аж ахуй нэгжийн тоо гэхэд 20%-аар нэмэгдсэн. Мөн аж ахуй нэгжүүд хүчин чадлаа доотлол нь 2 дахин нэмж энэ хэрээр олон 10 ажлын байр бий болгожээ. Хөрөлцөх ерөнхийлөгч одоо энэ улс орнуудын энэ гадаад харилцаан дээр илүү их ач холбогдол өгч харилцаа холбоогоо тэлж байна. Бид нар ингээд нэг жижиг орн ингээд гадаад оролцоорон хүлээж авдаг байсан бол одоо гадаад улс орнууд манай Монголыг өөрөө сонирхоод эхэлж байна гэдэг чинь бол одоо энэ хүний л гавья гэж би хэлмээр санагдаж байгаа. Ерөнхийдөө улс орн хөгжинэ гэдэг чинь гадаад бодлого тэлжээж улс орн хөгжинэ шүү дээ. Бид нар зөвхөн ингээд өөрийгөө ингээд хаацалаад ингээд байх юм бол яг л хэвээр юм байна. Тийм учраас улс орны гадаад бодлого гэдэг бол маш чухал. Тийм учраас ерөнхийлөгчийн энэ гадаад бодлого энэ 5 жил одоо өнгөрч одоо жилийн хугацаа маш олон улс орны ерөнхийлөгчүүд ирлээ. Маш олон улс оронд айлчлаа. Би бол энэ дээр үнэхээр бахархаж байгаа. Тэгээ өнөөдрийн энэ ярьж хөрсөн зүйл одоо уулзалтын өмнө одоо тэрбум мод хүнсний хувьсгал гэх мэтлэнгийн юмнууд нь одоо сайхан бодтойгоор жишээтэйгээр баримттайгаар тоотойгоор дүгнэлтэйгээр сайхан ярьлаа. Үнэхээр энэ манай ерөнхийлөгчийн энэ хэдэн гүтлүүрүүд бол амжилттай сайн хэрэгжээд улс орондоо үнэхээр бодит үрдэн өгөөд ингээд явж байгаа юм байна. Үнэхээр Монгол улс чинь нэг хийж чаддгийн байх шүү, бүтээж чаддгийн байх шүү. Монгол залуус, Монголын ард түмэн бол энэ ерөнхийлөгчийнхөө энэ гаргасан санал санаачлагыг үнээр бодит ажил болгож чадсан юм байх шүү. Дүүрэг өнгөрсөн 4 жилд 240 мянган мод тарьж ургуулan 8.5 га талбайг зүлгэж нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ 5.5-аас 5.9 м квадрат болон нэмэгдэжээ. Энэ онд 30 хорооны 430 байршилд 9.5 га талбайд мод бут сөөг тарьж зүлгэжүүлнэ. 2028 он гэхэд ногоон байгууламжийн хэмжээг одоо байгаагаас 5 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. За Монгол улсын ерөнхийлөгч Монгол улсын сүүлийн жилүүдэд гадаад бодлогын тал дээр маш өндөр амжилт гаргасан. Монгол улсын олон улсуудад одоо гадаад харилцааг сайжруулж Монгол улсыг дэлхийн нийтэд харуулсан ийм үйл ажиллагаа болж гадаад харилцааг маш өргөн хөгжиж сайн болсон. За мөн одоо Монгол улсын дотоод одоо нэг эдийн засгийн байдал гэсэн том үндэсний хөтөлбөрүүдийг дэвшүүлж энэ нэлээд амжилттай ажиллаж одоо улс орнод хийх болж байна. Би 2021 онд 10 жилээ төгсөөд ерөнхийлөгчийн илгээжтэй хамгийн ихний жилийн шалгарагч байгаа. Тэгээд бүгд найрамдах Польш улсад олон улсын харилцаа мэргэжлэр Варшава хотод төгсөж ирээд бас хамгийн анхны 8 төгсөгчтэй нэг болж ирээд одоо Монголд ирснийхээ дараа нийслэлийн засаг даргын хамгийн газар
гадаад харилцааны мэргэжлэр ажиллаж байгаа. Тэгээд аль хэдийн ажилдаа ороо 6 сар болсон. Тэгээд бидэд угаасаа Монголд боловсон хүчин бэлдэх үүднээс одоо хөтөлбөртэй хамрагдаад явсан байгаа. Тэгээд миний хувьд бол дан ганц дэлхийн боловсрол гэхээс илүү маш том соёл сураад ирсэн юм санагдсан. Маш олон газраас өөр соёлуудыг тэгээд ирж байгаа хүмүүс эргээд Монголд ажиллахад бол маш олон салбарт өрсөлдөөнтэй, бусдад одоо харьцах чадвартай юм маш боловсон зөв хүчин гарна гэж бодож байна. Монгол улсынхаа ерөнхийлөгчийн хийж байгаа далайцтай ажлуудыг хэвлэл мэдээллээс сонсдог, уншдаг байсан бол өнөөдөр өөрийн биеэр ирж ингээд ярьж байгаа нь бол үнэхээр бахархууштай сайхан байна. Хүн хийж байгаа ажлынхаа эзэн байна гэдэг ямар сайхан юм бэ гэж бодогдлоо. Тэгэхээр бид нар тусгаар Монгол улсын иргэн болсондоо үнэхээр бахархаад гарч штэ яг энэ удаагийн уулзалтаар. Тэгээд өнөөдрийн хэлсэн үгэн дээр бол Монгол иргэнд одоо байгальдаа мод тарих, тархиндаа мод тарих гэсэн хоёр зүйлийг бол үнэхээр тусгаж авлаа. Тэ хонхны баяраар мод тарих, ах トゥ уулзалтаараа мод тарих, тийм ээ, байгууллага хамт олноороо мод тарих. Баянгол дүүрэг цаашид хүний хөгжил хөдөлмөрийг дэмжсэн иргэдээ сурч боловсрч хөгжөхөд таатай амар тайван аюулгүй орчинтой ногоо хөгжлийг дээдлсэн үйлдвэрлэл үйлчлэгийг хөгжүүлсэн хариуцлагатай цахим систем ухаалаг менежменттэй дүүрэг болох зорилт дэвшүүлжээ.